Эрүүл байна уу? Эм сумья байна. Тэгэхээр энэ 7 хоногт хүүтний эрс чангарахтай холбогдуулна Монгол оронд бол осгож нас барах хөлдөх үзэгдэл бол цөөнгүй ажиглагддаг. Яагаад вэ гэхээр одоо энэ хөлдөж осгож нас барсан хөлцөн хүмүүсийн одоо дийлэн хөв буюу те 70% нь бол согтууруулах ундаа юу арх хэрэглэсэн байдаг. Тэгэхээр энэ арх хэрэглэх буюу согтууруулах ундаа хэрэглэхэд одоо осгох, нас барах, осгох, хөлдөх эрсдэл бол 5-аас 10 дахин нэмэгддэг. Яагаад гэдгийг та бүхэн шинжлэх ухаанчаар тайлбарлахыг хичээ. За арх хэрэглэхэд бид нар ингээд улаан олоо одоод дамжаад цуснд ордог. Цуснд орохороо цуснд одоо архины концентрац нэмэгдэж захын суц тэлдэг гэсэн. Өөрөөр хэлбэл захын суц гэдэг маань хөл гараар ингээд гүйж аваад одоо тэр суцыг тэлснээс болоод дулаан алтлт нэмэгддэг. Өөрөөр хэлбэл гадаад ингээд явж байгаа, даарч байгаа, эсвэл гадаа ажиллаж байгаа хүмүүс ингээд арх согтруулахундаа хэрэгэлсэн нөхцөлд болохоор ингээд захын цус ангам сайжраад дулаан алтлтыг нэмэгдүүлдэг. Улмаар өөрт ингээд хуурамч мэдрэмж төрдөг. Өөрөөр хэлбэл тэнд ингээд температур мэдэрч байгаа зүйл цус ангам сайжраад ирэхээр дулаацж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Өөрөө ингээд хотоод улаалаа орохоор ингээд хал өрөвж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Яг хэсмэн дээр өөртөө ч хуурамч мэдрэмж төрж байгаа боловч биеийн температур нэмэгдэж халууцж байгаа дулаан байгаа зүйл ерөөсөө биш байдаг. Тийм учраас хуурамч одоо зүйлд хүн өөрөө ингээд автцдаг гэсэн. За 3 дугаарт хамгийн аюултай зүйл бол бидний ингээд дулаан алталтыг зохицуулж яадаг, дулаан үүсэлтийг зохицуулж яадаг. Бид нар ингээд гадаа хүүтэнд гарахад одоо биеийн температур хадгалж одоо хүн боцон солилцоог явуулж эрүүл байхын тулд ингээд гадагш дулаан алталтаа багасгаад дулаан үүсэлтээ нэмэгдүүлэх ургал явагддаг. Хэрвээ энэ дулаан алталт үргэлжлээд байвал бид нар ингээд дараа чичирдэг те. Энэ маань одоо булчингийн чичирхийллээс дулаан их хэмжээгээр үүсээд дулаанаа ингээд хадгалж үлдэхин тулд хүний бие организм тэмцчихдээ. Гэтэл энэ урвалыг ерөнхийдөө ингээд алдагдуулаад өөрчилж өөрөөр хэлбэл цогтоод ирэхээр хүний одоо дулаан зохицуулахын үйл ажиллагаа алдагдаад дулаан ингээ алдчихж байгаа боловч тэр бол мэддэггүй дулаан үүсэлтийн үйл ажиллагаа зогсоочдөг. Өөрөөр хэлбэл бид нар ингээд дараа чичрээд ингээд дулаанаа барих, дулаан үүсгэх гэж бие организм тэмцчээтэл тэр чичирхийллийг болиулаад дулаан үүсэлтийг болиулцдаг. Ингэснээр одоо хүний бие одоо хэвийн хүнийхээс бодвол хэд дахин ингэж дулаанаа алдалт нэмэгддэг, хэд дахин дулаан үүсэлт багасдаг гэж ойлгож байна. 3 дугаарт нь болохоор өөрөө ингээд ухамсар тухайн алдагддаг. Өөрөөр хэлбэл бид нар те одоо би даарчин шүү, ингээд дараа хүлдэх гэж байна шүү, осох гэж байна шүү, ямар нэг дулаан газарт очих хэрэгтэй шүү, эсвэл одоо өөрийгөө дулаалах хэрэгтэй шүү гэдэг ийм одоо ухамсар тухайн алдагдаад улмаар одоо осгож нас барах, осгох, хөлдөө одоо гарах хөлдөөх гэх мэт ингээд үзэгдэл эдгээр одоо 3 том аюултай хүчин зүйлээс болж ажиглагддаг гэдгийг Монгол та бүхэн одоо эрүүл авах гэх ухаанаар хандаж эрүүл хэм маягаа урдлах ёстой. Тийм учраас одоо архи уусан бол те гадуур хамаагүй явахгүй байх хэрэгтэй, гадаа байхгүй байх хэрэгтэй. Хэрвээ хол газар явах, аль эсвэл гадаа ажиллах хүүтэй орчинд ингээ байх нөхцөлд бол архийг хэрэглэхгүй байхыг зөвлөе. Яагаад гэвэл саяны 3 хүчин зүйлээс болоод чи ингээд эрүүл байгаа юм шиг дулаан одоо даарахгүй байгаа юм шиг хөл гарчин хөлдөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөдэж болно. Гэхдээ яг боддоор бол энэ хөл гарчин хөлдөөд идэг гэсэн. Боддоор ингээд дулаанаа алдаад осгох шинж тань одоо аюул нүүрлээд идэг гэсэн. Тийм болохоор та бүхэн энийг маш сайн ойлгох ёстой шүү. Тэгээд Монгол хүн 81 нэслэн Монгол бүр дотор тарыг энэ удаа мэдээлэлээ төгсгөж байна.